Шинжлэх ухааны таны мэдхүү од өндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Сонгодог урлаг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од өндөр сувг, NTV телевиз, од өндөр радио 83.307 гэсэн хос толгойноор хүл авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи, за мөн од өндрийн алтан гишүүд та бүхэн маань дэмжиж ажиллаж байна. Студид Зандан хүү Цэнгэл баяр бэлэн боллоо. Өнөөдрийн сэдв Суут Моцартын цоот амьдрал. Арай мэд. За арай мэд Цэнгэлээ. За би хэдэн жилийн Facebook дээр нэх гоё пост зүгээр харж ирсэн. Тэрийг би ер нь хадгалсан байсан. Өнөөдөр их гоё хэрэг боллоо. Тэр пост болохоор Моцарт Бетховены ялгаа гэсэн байсан байхгүй. Тэр нь их гоё. Хэрвээ та ганцаараа байж их зүйл бодмоор байвал Бетховеныг сонс. Харин ад жаргалаа бусдад хуваалцмаар бол Моцартыг сонс. Моцарт гэрэл бол Бетховен хүнд хэцүү нэг тийм илэрхийлж бошгүй зүйл. Бетховены хөгжим энэ харанхуй ертөнцид байгаа мэт санагдуулдаг бол Моцартын хөгжим харин тэнд нь гялцдаг одон юм. Бетховен галтуул бол Моцарт асар том далаа юм. Орчин үеийнхээр ярих юм бол Моцарт бол pop star бол Бетховен харин rock star. Моцарт төгс төгөлдрийг эрхэмлж зохиолоо бичдэг бол Бетховен сэтгэл хөдлөлийг эрхэмлж зохиолоо бичдэг. Моцарт багаасаа авиас нь тодорч хаан хацдын урд 5 настайгаас ихэж тоглосон бол Бетховен алдаатай тоглосон гэж аавдаа зодуулж гэрийнхэнтэй туслах гэж сургуулиас хүртэл гарч байлаа. Бетховен сэтгэлийн түгшүүр, тэмцэл, ялалтын төгс илэрхийлэл бол харин Моцарт гэрэлгийгээ төгс төгөлдөр ад жаргалын төгс илэрхийлэл юм а гэж. Энэ бол гарцаа байхгүй нэ. Ялангуяа энэ сонгодог хөгжим дуртай хүн бүр яг үүнтэй бол санал нийлэх байх. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол агуу Моцарт. Одоогоос 240 жилийн өмнөх буюу 1782 оны Вен хотыг хэдүүлээд төсөлцгээе. Тухайд бараг ингээ 200-аад мянган хүн амьдардаг болчихсон энэ хот. Өөр ингэсэн өнгө төрхөө олцсон нэх гоё тийм цэвэр цэмсгэр хот болсон ба. Тэгсэн саяхан гэрэлсэн хосууд энэж хөөрсөөр нэг хотын хэрэмний дээр нь гарч зогссон юм байна л д. Тэнд мордын туурайн чимээ, ташуурын эсгэрэн, хүмүүсийн яриа, мөн хашгираан, хүүхдээ уйлаан зэрэг бүх зүйл холдон тэдний тэр үлмид орсон сонсогдчихжээ. Тэгсэн нөгөө хосын залуу нь хотыг тойруулаад бүсгүүдээ ингэж хэлж. Венд амьдрах гайхалтай юм а. Эндээс хот бүхэлдээ харагддаг, бас сонсогддог. Чи сонсдоо энэ чимээнүүдийг. Энэ бүхэн бол хөгжим юм. Гэхдээ харин жинхэнэ хөгжим бол эдгээр дуу чимээний дундх намгүй юм а гэж хэлдэг. Энэ бол хэдхэн 7 хоног өмнө хайртай бүсгүй Констанцитайгаа гэрэлсэн 26 настай Моцарт түүнтэй гэж хэлж. За монголчууд минь тэг хэдүүлээ. Дэлхийгээр тархан суусан монголчууд минь хэдхэн хоногийн дараа буюу 1-р сарын 27-нд Моцартын 270 жилийн ой тохиох гэж байна. Энэ нэвтрүүлгээ та бидний сонсох дуртай Австрийн агуу хөгжмийн зохиолч удирдаач Венийн сонгодог хөгжмийн дэг сургуулийг үндэслэгч Wolfgang Amadeus Моцартын амьдрал уран бүтээл зориулж байгаа юм а. Amadeus гэдэг Amadeus гэдэгтэй бид нөгөө орсоор Amadeus гэж сурчиж. За Зальцбург хотын ордны хөгжмийн зохиолч Хийлч Леопольдын гэр бүл уг нь 7 хүүхэдтэй болцсон юм байна. Гэхдээ зөвхөн нэг охин нэг хүн болсон юм байна л д. Бага насны хүүхдийн эндэгдэл тэр үед маш их байсан, их гонигтай шүү дээ. Төрхийн хүндрэлээс болж их сандарсан ээжийнх нь би жаахан дээрдэх үед нөгөө тэр бяцхан хүүгээ хотын сүмд авч очоод Wolfgangus Theophilus Mozart гэсэн нэр өгөөд усан батлаа хийлгэж. Хожим минь Theophilus гэдэг буюу бурхны одоо ивэлд бурхны хайртай гэсэн нэрийг нь латин утгаар нь Amadeus болгон өөрчилсөн юм байна. Тэгэхээр Wolfgang Amadeus Mozart Amadeus нь бурхны ивэлд бурхны хайртай гэдэг утгатай юм байна. Моцартын аав нь өөрөө их сайн хөгжимч. Бүр хийл хөгжмийн алдартай сурга бичиг гаргасан тухайн үедээ тийм багш хүн байж л дээ. Моцартын ээж нь дурсаж ярихдаа манай гэрт дандаа л тийм хөгжим хэрхэлдэг байсан. Хүүмэн Моцартыг хэлж. Хүүмэн бүр гидсэнд байхаас л үнийг сонссон. Бүр яг аав нь хөгжим тоглоомод гидсэнд байхдаа бүр өшөглөөд хөдөлж хамтдаа тэр хөгжмийг мэдэрдэг байсан гэж дурсан байт. Тиймдээ ч юм уу Моцарт хүү анх хөлд оронгуудаа л бүр бүжгэлсэн, бүр маш хөдөлгөөнт хүүхэд байсан гэж. За нөгөө хоёр хүүхдийн хөгжим дуртайг нь аав нь анзаараад эгчийг нь 7 настайд нь клавесин гэдэг нэг зааж эхэлж байгаа төгөлдөр урал маягийн хөгжим л да. Арай жижиг байдаг тийм. За тэгээд эгчтэн заагаад нөгөөсөн чинь бяцхан Моцарт маш их сонирхоод байсан болохоор нь Моцарт таав нь 3 настай байхад нь давхар зааж өгч 3 настай байхад нь хамгийн гол нь бяцхан 3 настай хүү гайхамар хурдан тоглож сурсан ба.
Бүр өөрөө бие дааж тэгэнгүүтээ тэр нөө клавесинээс гадна хийл хөгжим өөрөө сурцсан гэж байгаа байхгүй. Хамгийн бүр энэ чинь яг бурхан яг хүнд бэлэг өгвөл ингэж тултна гэх юм бол ийм л болт юм байна. Бүр маш төвөгтэй бүтүүлүүдийг өөрөө яасан гэхээр тэр багада зүгээр тоглох биш. Өөрөө зохиож гисэн маа. Бүр тийм жижигхэн хуруугаар ингээд ингээд зохиогоо тоглолцдог шууд. Тэгэхээр аав нь хүүгийнхаа зарим бүтээлийг сонсоод бүр баярсандаа нууцсан улимсаа арчдаг болж байгаа. Тэдгээрийн тусгай ингээд дэвтэрт нотлон бичиж эхэлсэн байгаа байхгүй. Моцарт болохоор өөрөө нотыг ингээд шууд уншдаг. Гайхалтай ой санамжтай. Хөгжмийн хэсгүүдийг өөр хэм маягт оруулж баяжуулах тийм шавхагдшгүй тийм бурхны бэлэгтэй хүүхэд. За ингээ Моцарт игчийн хамтаар амьдралдаа хизээс сургуульд яваагүй. Учир нь аав нь нөө хүүхдүүддээ өөрөө бүх хичээлийн заадаг. Өөрөө яг тэр гэрийн босрлыг олгосон. Гэхдээ бүр маш сайн олгосон гэдэг. Яг жаахан хүүхдийн үед мэдээж албатан сургалт юм шиг маш их шахаж байсан нь бол ойлгомжтой. Гэхдээ хүү болохоор бүх зүйлийг яг тултална хийдэг байсан маа. Жишээ нь тэр тоол сурахдаа одоо чинь сандал хан тэр байтугай шалан дээр хүртэл нөгөө шохоогоор битүү ингээд одоо тоо бичээл те тэгс сурдаг. Тэгэхээр Моцарт угаасаа тийм багын тийм зөвхөн хөгжмөлдгөө юмд их тийм чамбай нямбай ханддаг гэсэн маа шүү дээ. Аав нь ер нь их ухаалаг гэхдээ бас бардам шашин шүтлэгтэй их сүсэг бишрэлтэй хүн байсан болохоор хүүгийнхэн тэр хөгжмийн авиас чадварыг бурхны бэлэг, бурхны гайхамшиг гэж өөрөө яг мэддэг байсан. Тийм учраас аав хүний хувьд бурхны энэ бэлгийг хөгжүүлэх нь өөрхөн үүргийг гэж бодсон ба. Яг бол бурхан хүүдэн бэлэг өгчөд таад үүнийг хөгжүүлэх нь миний үүрэг гэж итгэл бишрэлтэй өнөв байхгүй тий? Тийм байна. Тэгэхээр хүүгийнхаа гайхамшиг авиас чадварыг дэлхийн улс болгонд тунхаглах нь олон улс орны тэр хаан хатан хаан хүү гүнжийн өмнө тэрийг одоо хүүгээ тоглуулах нь алдаршуулах нь бурхны өмнө хүлээсэн үүрэг гэж бас үзсэн ба. Иймээс хүүгийнхэн тоглолтыг Европын хааны орнуудад одоо тэг үзүүлж аялан тоглолт хийхээр шийдэж. Бас хүүдээ мэдээж хэрэг нэг нэр хүндтэй язгууртнуудын тэр ивент тэгч болох зорилготой байхгүй. За ингээд аав нь хүүгээ хөгжмийн зохиолч болохыг хүссэн болохоор Моцартыг хөгжмийн ертөнцид бүр гайхалтай онцгой чадвартай хөгжимчин төрөн гарна вэ гэдгээр таниулах хэрэгтэй болно да виртуоз гэдэг. Энэ яг сайн тайлбарлах юм бол яг тухайн үеийн нийгмийг бодохоор одоо би хөгжмийн зохиолч Ференц Лист, Бетховен, Шуберт, Моцарт байлаа гэхэд эхлээд заавал өөрөө виртуоз буюу гайхалтай хөгжимчин гэдгийг эхлээд харуулах хэрэгтэй. Тэгжиж дараа нь энэ нөгөө алдаршаад тэгэхээр нөгөө виртуозын зохиосон хөгжим гэдэг хүмүүс дараа нь сонсд юм байна. Энэ нөгөө тийм дөрвөн маягийн тухайн үе. Тэгэхээр бүгд Паганини тэр бүгд яг энэ замаар явсан. Моцарт, Бетховен бүгдээрээ виртуоз байхгүй. Виртуоз гэдэг нь зүгээр гайхалтай хөгжимчин юм биш үү? Бүр гайхалтай хөгжимчин атаархаар бүр байж боломгүй хөгжимчнийг виртуоз гэдэг. Энэ агуу хөгжмийн зохиолчд бүгд виртуозууд байхгүй. Тэгэхээр эхлээд энийг батлах хэрэгтэй. Энийг нь батлах хэрэгтэй болчихж байна. Энэ бол хөгжмийн ертөнцид бичигдээгүй хууль юм. Тухайн үе. За ингээд анхны аялын тоглолт 1762 оны 1-р сард эхэлж. Ингээд 3-7 хоног үргэлжилдэг. Тэд хайцангэр Мюнхен хотод очиод Баварын тайж Максимилианы 3-р Максимилианы өмнө тоглолт хийж байгаа юм л д. Энэ үед Моцарт ердөө 6 настай байсан. Гэхдээ 3-7 хоног үргэлжилсэн гэж бац. Энэ 3-7 хоног үргэлжлээд болно гэж тооцоосон аялал байхгүй. Энэ аялал хэр удаа үргэлжилсэн гэж бодож байна. Яг үнэндээ 14 жил үргэлжилсэн шүү дээ. Яг бүр амьдрал дээр 14 жил цааш аялдаг байхгүй. Энэ гэдэг нэг бахархан биш яас. Жон гонигтай. Гэтэ бахархан эсвэл байгаа. Тэг авьяас нь байна. Гэтэ яаж амар ядарсан гэмээр. Моцартын аав хүү хоёрыг дараагийн очих газар бол Вен гэж төлөвлөсөн байгаа юм л да. Тухайн үед Вен хот ч нөөрэ соёл урлагийн төв болсон. Авьяастай хүнд маш их боломж нэгддэг тийм хөгжмийн ертөнцийн үе таалга гэж хэлж болно. Тийм болохоор аяллийн өмнө хэдэн сарыг Моцартын цаашдын босролд зарцуулж байгаа. Уг нь жаах хүүхэд одоо сурах юм их баймаар л да. Тийм мэдээж гэтэл хөгжмийн онц заах шаардлагагүй. Яг түл зүгээр ингээд төрлөхөөс ойлгосон мэддэг тэрэг. Тухайд олон нийт үнэлдэг байсан бүх төрлийн тийм тоглолтын арга чадваруудыг харин онцлон зааж байгаа техникүүдийг. За ингээд жишээлбэл одоо тэр чинь аялын тоглолтоо бэлдэж байгаа учраас төгөлдөр барины даралтыг нь бүр даавуугаар бүтээж хагаад дээрээс нь ингээд дарна. Эсвэл нүдээ боогод ямар ч алдаа гарахгүйгээр тоглох зэрэг. Энэ чинь 6 настай хүүхдэд байж боломгүй те энэ чадваруудыг суулгаж байгаа юм. Нөгөөх нь маш хурдан сурч байгаа юм. Энийг зүгээр надад нүдээ нэг ялгаагүй гэдгийг
Уул нь Моцарт бол битсэн Моцарт бол надад ямар хамаатай гэж бодоод байгаа юм. Гэтэл энэ нөгөө аав нэг шоу бас ойлгоод байна шүү дээ. Энэ хүмүүс гоё харагдана. Нөгөө тий мундаг харагдана гэдэг. За ингээд тоглолтод үнэхээр амар бэлдсэн. Тэгээ бэлэн болж. За ингээд Вен орох замдаа Австрийн Линц хотод тоглолтоо анх хийж. Тэгсэн хөгжим сонирхдаг нөгөө гүн вангуудын одоо гайхшлыг төрүүлж хамт тэр чи 6 настай хөгжүүд. Тэвэрт дуус. За ингээд Линц хотод эхлээд тоглож байна. Вен л орох гэдэг цаашаа явж байхдаа Дунай мөрний ирэг дээрх Ивс хот орж. Тэнд сүмд орж байгаа л нөгөө Моцарт бяцхан Моцарт сүмд чинь нөгөө бадралт бишгүүр буюу орган байдаг шүү дээ. Ингээд сүмд уурдаг маш олон даралтай маш олон гишгүүртэй бүр компьютер гэмээр тийм хөгжим байдаг. Тэрэн дээр Моцарт суугаа тоглохгүй юу? Тэгсэн зүгээр тоглосон. Тэгсэн чинь энэ тэнд өрөөндөө байсан лам нар сонсчоод энэ манай сүмийн хөгжимч тоглоагүй гэдэг нь ойлгомжтой. Хит тийм байж боломгүй агуулаг юм тоглоод байгаа болохоор бүгд гайхад өрөөнөөс гараад шавсан байгаа. Тэгсэн чи харсан чинь 6 настай үг сууж байгаа байхгүй. Тэгсэн чи тэд нар ч бүгд итгэл бишрэлтэй лам хүмүүс учраас ховор хүмүүс учраас энэ бол энгийн хүн бишээ. Энийг бурхан илгээсэн байна гэд бүгд залбирсан байгаа шүү дээ. Моцартыг. За ингэж явсаар Вен дэрч. Тэгсэн Венд очиход яасан гэхээр угаасаа энэ ч нэг шуугаан тариад яваад байгаа юм чи 6 настай хөлт. Аль хэдийн Вен хот даяар бүр энгийн хар цардаас ахуулаад хаа хатан одоо тэр Ван гүнд хүртэл те аль хэдийн бүгд Моцартын тухай тэр мэдсэн. Хааны ордонд энэ угаасаа дуулсан. За ингээд 7 нас төгсөн Моцарт хааны ордонд өргөцсөн байна. Өөрийн тоглолтоороо бүгдийг бишрүүлсэн. Одоо хатан хаан Мария Терезия бүр ингээд бүр байж чадаад бүр гайхаж багтаад бүр Моцартыг өвөр дээр авцуулж. Энэ бол агуу хөндлөл байхгүй ер нь тий. Энд хаан хүн хатан хүн өвөр дээр тэр авцуулгаад эрхлүүлж. Нөгөөх нь хичнээн агууч гэсэн 7 настай л хүүхэдтэй. Манай нэг сансар шиг юм байгаа шүү дээ аавас. За ингээд дараагуудаа эрэхтэй өмсөөрöгээд хачин гоё тийм тансаг хослол бэлэглээд игчтэй ч бас өгөөргээд бас охин хүүхдийн тэр амар гоё тансаг хувцас бэлгэлт. Хатаа. За тоглолт хийж байх явцад араасаа урилга зарлага мэдээж ирнэ. Энд чинь хатан өвөр дээр суулгасан гэдэг яриач хоц дээр даарна шүү дээ. Уус дээр. Тэгэд хэдий ингээд зөндөө урилга ирж байгаа ч гэсэн байнга тоглолт хийсэн солиод нэг бяцхан хүү маш их ядараа сүлдчихдэг байхгүй хөрх. Удалгүй өндөр халуураад улаан эсэргэн гэдэг өвчин тусчихдээ. Улаан эсэргэн гэдэг нь одоо ингээд биеийн дээр нэг улаан юм гарахыг хэлдэг. Халдвартай амьсгалын зам агаар замын халдвартай өвчин байхгүй. Ер нь хүндрэх юм болохын аюултай. Тэгээ тухайн үед чинь ер нь бас сайн эмнэлэг эмчиж байсангүй шүү дээ. Шинжлэх ухаан одооных шиг биш. Их балчир үедээ явжсэн болохоор их хэцүү. Энэ ямар учиртай гэхээр дээдсийн хүрээлээс энэ өвчтөе усны мэдэнгүүтээ хинч өөрлөх өгөхөө болждог байна. Яг тийм шүү дээ. Энэ чинь аюулт. Жижиг өвчнөөс бол амьарсчдаг байсан болохоор тэр чинь тий. За ингээд нөгөө өөр тоглолтууд молтууд бүгд цуслагдаад бүгд нөгөө сэжиглээд ер нь бол нэг үнэндээ. Ингээ буцах замдаа урилгатай байсан Пресбур буюу одоогийн Словакийн нөгөө Братислав хотод тоглоод нутаг буцчих. За ингээд яасан ч гэсэн аав нь гэхдээ яг үүндээ энийг бас маах ойлгоор аав нь Моцартоор мөнгө хийх гэсэн. Бас ер нь ингээд хүүгээ бүр зүгээр хүү гэж харахаасаа илүү мөнгө гэж хардаг болсон ш. Би нэг баримт кинод жахад энийг үнэхээр яг ойлгосон. Тэгэд Моцартын тэр утгагүй олон 10 жилийн тэр 14 жил аялсан гэдэг нь ийм учиртай ш. Аав нь хүүхдээр мөнгө хийдсэн баг. За ингээд дараагийн аялал. Моцарт одоо чи төсөөлт би сансар маань одоо тэр 6 настай. Тэгэхэд би сансарыг гайхамшигтай хүүхд гэж бодвол би энэ тийм даваачаал мөнгө хийгээд гэсэн үг байхгүй. Нөгөөх нь ядраад бүр сүлдээд идэг. Ийм л юм болж байгаа шүү яг амьдрал дээр. Яста сууд хөгжимч тулдаал тэнд багтаа яваад. За ингээд дараагийн аялал нь Моцартын гэр бүлийг Версалийн ордонд буюу Парис руу авчиж 15 дугаар Луи хаан болон хатагтай Тэ Помпадуртай танилцуулж байгаа юм л да. За ингээд бүх аялал. За дараагийн зогсоол нь Лондон хот. Одоо бүр юу юм чин те их газараас гар авчлаа шүү дээ. 8 настай Моцарт Англид ирээд олон хөгжмийн зохиолчтой танилцсан юм байна. Гэхдээ энэ дотроос хамгийн гол нь алдарт хөгжмийн зохиолч Йохан Себастьян Бахын хүү Йохан Христиан Бахтай танилцжээ. Бах бол Моцартын шүтэн байхгүй бүх насных нь түүний хүүтэй танилцж. Тэр нь болохоор тэрнээс одоо 21 насаараа
удам дамжсан алдарт хөгжмийн зохиолж тэр хүүтэй танилцмагцаа буй үе юм шиг нөхөрлөө зогсохгүй. Нөгөөх нь хамгийн сайн багш нь болж байгаа Моцарт. Агуу баах юм. Мөн Моцарт Итали дуурийн дуучин багштай болсон ба. Тэгэхээр дууны хичээлийг ч их сайн сурч. За Лондон хотод ингээд жил 3 сар болсны дараа аав нь хүүхдүүдийн амжилтын талаар гэртээ илгээсэн захидалтай ингэж бичсэн байгаа юм л да. Биднийг Зальцбургээс явахад тэрний чаддаг байсан зүйлс харин одоо сурсан бүхнийх нь сүүдэр төдийл юм. Одоо сурсных нь сүүдэр төдий гэхээр Зальцбургт байхдаа маш алдартай байсан шүү дээ. Уг нь тий. Тэгэхэд одоо сурсан юмных нь сүүдэр төдий гэхээр энэ хугацаанд Моцарт агуу их сурсан гэсэн үг тий. Миний охин бол дөнгөж 12 настай ч гэсэн Европын хамгийн чадварлаг уран бүтээлчдийн нэг бөгөөд харин миний хүү 8 настайдаа 40 настай хүний дайтай бүх зүйлийг хийж чадна гэдэг үнэхээр гайхалтай гэдэг тийм загт их нэртэй явуулж. Моцарт Лондонд хөгжмөснөр ирээд харин хөгжмийн зохиолч болоод буцсан. Бид нар бяцхан Моцартын талаар ярьж байгаа шүү. Яа. 8 наснда анхны симфони авчид. Дараа жил нь дахин нэг их зохиот. Ингээд бараг 4 жил Лондонд байт. Гэхдээ энд үнэхээр манайхан Лондонг түүгээд өстой ингээд алаад исэн бити бодоор эхлээд тэгсэн юм аа. Гэхдээ энэ чинь сүүлдээ хүн үзгээ болоод нөгөө тоглох газар нь хумигдаад хөөх аавах нь тэр нөгөө нэг жоохон мөнгө олгож байгаа юмнаас болоод бүр сүүлдээ уушийн газар хүртэл тоглосон шүү дээ. Нэг 10-аад хүнтэй нэг согтуу хүлжүү тийм бүр уушийн газар хүртэл Моцартыг хөгжим тоглуулаад нэг хэдэн зоос цуглуулдаг сүүлдээ тийм аялал болж хуурсан шүү. Их гоёор бит эцсүүлэр. Энэ 4 жил үргэлжилсэн байхгүй. Ингээд 1766 онд ирж 6 настай Балчирхүү гэрээсээ гарсан бол одоо 10 настай авиаслаг хөгжмийн зохиолч хүү гэрт ирж. Гэтэ маш их ядарсан. Тэр бол үнэхээр олон жил аялан тоглолт хийсэн. 1777 онд Моцарт ээжтэйг аялалд явж байгаа байхгүй. Бас Парис руу. Ингээд одоо 20 төгсөж байгаа юм. Энэ хугацаанд зөндөө аялсан шүү. Жишээ нь зүгээр. Тэгэхэд аавтайгаа ямааргүй. Одоо нэг том болчоор аавынхаа тэр нөгөө энэ гинжнээс ч юм уу гарах гээд байхгүй. Тэгэхэд ганцаар яв гэсэн чинь ээжигээ дагуулж яваа гэд. Тэгээ ээжтэйгээ Парис ороод Парис орсон чинь нэг хүүт нэг өрөөл олцож. Тэгээ ээж нь юу хийх вэ? Гэртэл сун. Хоол молж байхгүй ер нь хэцүү. Тэгээ Моцарт мөнгө олох гэж гадуур явна. Тэгээ энэ тийм тоглоал тэгээд ирээд ээжтэй хоол унд авчигдаг. Тэгтэл Парис чинь тухайд бас л ямар газар вэ нэг ойлгохтой биш байсан байхгүй ер нь. Эмнэлэг сайн биш. Тэгээд нэг ирсэн чи юу болсон гэхээр ээж нь өрөөндөө нас орсон байдаг байхгүй. Бүр. Тэгээд энэ захиагаа бүр аавда бичих гэж бүр ээж юм би хүнд байна гэдэг бүр нас орсон гэж хэлэхээсээ ээжсэн. Бүр тийм хэцүү ийм сонио амьдралтай шүү нэрээ. Тэгэд ээжигээ нас барснаас хойш түүний зохиол бүтээл нь өөр болчихдээ. Гол нь маш тийм гэлэгсэн бол Моцарт илүү тийм гүнзгий дотгошоо болдог байхгүй ер нь. За ингээд Моцарт 1781 оны 3 дугаар сарын 16-нд Вен хотод ирж одоо 25 настай том болсон Моцартыг хэдүүлцэлцгээе. 25 настай залуу хөгжмийн зохиолч өнгөрсөн хугацаанд бүтэн 4 жил Италид байсан, мөн Франц эднэрт байсан, ээжигээ алдсан. Гэхдээ энэ хугацаанд чинь 5 дуур, 14 симфони, олон тооны сонат буюу их шиглэнт аялгау, сүмийн магтуу хүртэл бичсэн туршлагатай хөгжмийн зохиолч болсон байгаа шүү. Энэ 25 настай 14 симфони юу ч яриад байна. 5 дуур нэр. За ингээд Венд эцэст нь ажил олгож байсан тэр Зальцбургийн нөгөө тэргүүн хамтаа муудалцаад ажилласаа удирдаачийн албанаас халагдаад Венийг зорж байгаа. Одоо Венд болохоор ирсэн даруйдаа нэг хуучин танил Веберийн гэрт өрөө өсөн сууж байгаа юм л т. Энд яах гэдэг нөхөр одоо бас л нэг адал явдал руу орж байгаа. Амьдрал хайгаад ер нь. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад одоо Венд болж байгаа тэр адал явдлын нэр. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи хэмжээ ажиллаж байгаа. Тэгэхээр On Time гэж юу юм бэ та нартай танилцуулъя. Хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан юм кассийн програм, кассийн тоног төхөөрөмж оруулж ирдэг компани байгаа. Тэгээд эднийх маань ийм банктай хамтраад шимтгэл багтай банкны карт уншигч, дээрээс нь одоо эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээг та бүхэнд үзүүлж байгаа шүү. Худалдаа эрхлэгчид маань анхаарлаа хандуулаарай. За гол онцлог нь юу юм бэ гэхээр хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж чад одоо хэрэгцээнд нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг та нартай санал болгож байгаа юм.
Ер нь бол on time-ийн одоо энэ касын программыг Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн 6-8 нэр гээд хүнсний дэлгүүрүүд байгаа шүү дээ. Тэр дэлгүүрүүдийн 50% нь буюу одоо 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг. За тэгэхээр ийм өргөн тархацтай байгаа юм чинь та on time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа л бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банк орох шаардлагагүйгээр та онлайнаар авах бүрэн боломжтой байгаамаа. За тэгээд аппликейшнээс шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалаад байгаа газараа хөргүүлээд аваарай. За энэ банкны карт уншигч нь бол бусдыгаа бол хамаагүй бага одоо шимтгэлтэй юм байлээ. Тэгээд одоо худалдаа эрхлэгчид бол бараа татаа авалтаа хийж мэдээж одоо ашиг олж авах. Тийм болохоор энэ асуудлыг чи явдал судалгүй шийдэх гээд байгаа юм шүү. Барьцаагүй 100 сая хүртэлх зээлэгдэж байна. Янз юм баг. Тийм онлайнаар. Барьцаагүй гэдэг чинь. Үнэ амар. За Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Централ Тавар 708 тоотод за эсвэл одоо 77 77 34 44 утасныхын дугаараар лавлаад худалдаа эрхлэгчид маань бас асуудлаа шийдээд аваарай. On time-да баярлалаа. За баярлалаа. За ингээд вен дэрсэн даруйдаа хуучин танил вебрийн гэрт өрөө өссөн суугалж тэгсэн тэдний том охинд нэг хэсэг сэтгэл алдарч байгаад нөгөөх нь өөр хүнтэй гэрэлчихгүй. Тэгэхээр түүний охин дүү Константин Моцартын зүрх сэтгэлийг эзэмддэг болчтой. Энэ хил ам ихтэй том хотод нэр холбогдсон болохоор хурдхан шиг гэрлэх гэж аавынхын зөвшөөрлөггүй байсан чинь аав нь бүр эрсрүүцээд Константцыг наад бүсгүйч нь хайр сэтгэлээр чам дурлаагүй чиний тэр алдар нэр эд хөрөнгөд болж байна гэдэг чинь аав нь тэгээдсэн. Энэ үед Моцартын ажлын гараа Вен хотод ер нь тунд ажгүй эхэлсэн. Алдартай төгөлдөр уурч Клементитэй өрсөлдөд хааны таалалд нийцээд хотын хамгийн сайн төгөлдөр уурч гэдэг болж. Угаасаа л хэм барах те Моцарт ч үтэй. За дүүрийн урлаг болохоор Итали гартаа болохоор тэр тухайн үед дүүрийг зөвхөн Итали хэл дээр бичдэг байж. Тийм ч болохоор Герман хэл дээр бичигдсэн байвал дүүр гэхгүй дуулдаг жүжиг гэж нэрлэдэг байж. Дуулдаг жүжиг зүгээр. Жохон дорд үзэж байгаа юм байна те. Хэдийгээр энэ дуулдаг жүжиг герман хэлтэй бүх усад одоо дуртай байсан ч гэсэн нөгөө сонсогч нь ч үзэгч нь ер нь дүүрийн хэмжээнд бичдэг яг хөгжмийн зохиолч угаасаа бас байсангүй. Зүгээр дуулдаг жүжиг бол бичдэг байж. Гэтэ дүүрийн хэмжээнд бичдэг байж. Яг угаасаа германчууд нь өөрсдөө. Вен хотын урдаа барьдаг тэр хөгжмийн зохиолч болох Глюк, Сальери нар дуулдаг жүжигийг болохоор бүр тоож хардагч доод төвшний зүйлгээд угаасаа энэ өөрсдөө бас бичдэггүй энийг. Харин Моцарт би герман хүн юм чинь. Герман хэл дээрээ дуур бичих ёстой гэж тийм ч ирэмлэлтэйсэн. Одоо нэг хэдүүлээ те. Одоо уран хас монгол хүн юм чинь. Монголчууд өөрсдийн бүжгэн жүжигтэй байх хэрэгтэй гэд уран хасыг бичсэн. Тэ. Учиртай гурван толгой гэдэг шиг. Саран хөхөө гэд анзаарж байгаа тэр жүжиг шиг. Яг монгол хүмүүс монгол ингээд юм угаасаа сууднуудыг дотор нь тэг цусан буцалдаг байхгүй. Яг үүндээ. Харин Австри эзэн хаан Австри Герман хоёр ч нэг үндэстэн гэж ойлгож байгаа манайх юм тий. Хүүхэд багч уу сонсч байл. Эзэн хаан 2 дугаар Йосеф болохоор дуулдаг жүжиг их сонирхдаг байсан байна. Тийм болохоор одоо Моцартын үед эзэн хааны захиалганд л найдах үлдчихэ. Энэ нөгөө гоё зүйлээ биелүүлэхэд. Аз болоход хаан түнд дуулалт жүжиг захиалчихдээ. Моцарт харин маш богино хугацаанд бичнэ. Яг л Моцарт аль хэдийн толгойд бүгдийг нөгөө бичсэн байдаг. Угаас толгойд маш ой сайтай. Цаасан дээр болох зүгээр нэг хитэн цагийн л асуудал юм. Бүгдийн толгойд бичдэг байхгүй. Тийм болохоор маш богино хугацаанд хариамаас оргуулсан гэдэг анхны герман хэл дээрх тэр бүтээлээ бичиж тоглуулж. Тэр бол герман хэл дээрх анхны дүр байхгүй. Моцарт энэ гэсэн. Тоглолт нь бүр сус судлалдаг. Дүүр гэдэг чинь маш олон айр явна. Тэ айр гэдэг нэг хүний гослол дуу гэлж байгаа шүү дээ. Тэ хоор хэр бөөнөрд болно. Тэгэхэд айрыг гэдэг одоо чинь би нэг одоо айрыг дуулам чи өөдөөс нэг айрыг дуулна. Тэгтэл энэ тэ айрыг болгоны дараа алга ташлал тасралт хүрэлж. Тэгэхээр концерт дуусаад биш. Айрыг дуусаад хүмүүс алгадаж шин. Яг бол герман хүмүүс үзэж байгаа. Герман хэл дээр дөөр үзэж шүү дээ анх удаа. Нөгөө дуулдаг жүжиггээ тоодоггүйс нэг хөгжмийн зохиолч Глюк хүртэл өөрөө тусгай тоглолт захиалаад өөрийн биеэр ирж үзсэн энэ тоглолт Европын герман хэлтэй бүх театрт амжилттай тавигдчих. Гэхдээ энэ бол Моцартын зөвхөн эхлэл. Аль хэдийн л эхэлсэн л байсан л да ер нь зүгээр. Дөөр явд. За энэ амжилтын дараа 26 настай Моцарт аавынхаа зөвшөөрлгүйгээр ерөөсөө өөрийнхөө хайртай бүсгүй Констанцитай 1782 оны 8 дугаар сарын 4-нд Вен хотын бэлэг тэмдэг болсон Гиген Стефаны сүмд гэрэлж. Гэрэл ёс дээр хадам ээж нь бага охинтойгоо ирсэн.
Тэгээ хитгэн гэрчүүд л байгаа юм л тавирх. Харин хувь тохиолоор маргааш нь аавынх нь зөвшөөрсөн захиа арчдаг. Тэгээд тэр хоёрын сэтгэлийг амраачиж. Энэ тухай Моцарт аавдаа явуулсан захидалтаа ингэж бичсэн байна. Гэрэлснийхэн дараа эхнэр бит хоёр өөлсөн. Мөн бидний зүрх сэтгэлийн тэр догтлын гэрч болсон хүн бүр тэрч байтал лам хүртэл сэтгэл нүүдэлж бас өөлсөн гэж бичсэн байна. Аав нь хэдийгээр энэ гэрэлтийг зөвшөөрсөн ч гэсэн сэтгэлдээ бол Констанцид бол эргэлзэжсэн гэдэг. За ингээд жил орчмын дараа анхны хүүгээ үлгэж авсан залуус хадамтайгаа танилцахаар очисон. Тэгэхэд аав эгч хоёр нь Констанцийг соёлтой боловч нэг тийм хөндөй байдлаар угтаж авсан ба. Тэгэхээр энэ уулзтаас хойш Моцарт аавда захиа бичгэнч зөөрөөд ирсэн захидлууд нь ч гэсэн нэг жоохон тийм ажил хэрэг шинжтэй болсон ба. Дараагийн хэдэн жил алдар хүндтэй нэг омбсон залуу хөгжмийн зохиолч амьдралыг чухам тултал амлаж үнтэй байранд ороод хувийн өсчин, хувийн зарц, хувийн тоогооч өсөлж төгөлдөр хуур мөн тухайн үед тансаг хэрэглэн тооцогддог байсан бильярдны ширээ хүртэл гэртээ авч тавьж. Моцарт болохоор бильярд тоглох үнэхээр дуртай. Бас их сайн тоглодог байсан гэдэг. Амадиус гэдэг кинон дэр угаасаа бильярда цохингуудаа ингээл нота бичээл бильярдны бөмбөгөө цохиол нота бичээд идэг. Хажуудаа нэг дарс тавьцыг тэр дүрслэлийг тийм учиртай. Тэр үнэхээр гоё кино ш. За энэ үедээ хөгжмийн зохиолуудын үед баг хамгийн их уран бүтээлээ туурсан үе нь л дээ. Хүсээд байсан дууртай гэхдээ нэг л гар хүрч чадахгүй байсан. Харин энэ хугацаанд юу гэдэг чинь дээ. Моцартын тэр Венд мандан бадарч байсан үеийн уналтанд орчдээ гол нь. Тэрний тоглодог байсан концертууд нь нөгөө айжмаар ингээ хумигдаад хөгжмийн нөгөө захиалга өгөх хүмүүсч багасаад сурагчдын тоонч бород өөрөө бас багшлан шүү дээ. Гол нь энэ болгонд яасан гэхээр 1780-аад оны нөгөө сүүлээр болсон Орос Туркийн хоорондын тэр дайн их нөлөөсөн гэдэг юм байл. Зарим судлаачдад. Австри энэ дайнд Оросын холбоотон болсон болохоор бас нөлөөлөхгүй байх л аргагүй л дээ. Мөн жил бүр шахам нөгөө эхнэр нь жирэмслэн төрсөөр гад бүр төөлдсөн тэр эхнэрийнхэн эмчилгээ сувилгаа. Мөн залуусууд маань гэр бүлийн төсвөө огтхон ч хянч чаддгүй. Ингээд ер нь их хүүрлэгэн их замраагүй ер нь амьдралтай байснаас болоод санхүү хүнд байдалд орчтой. Энд хөөрхөө 6 хүүхэд төрүүлсэн. Дөрөв нь няра үед энддэг байхгүй. Бүр няра 1 сар ч хүрээгүй байх та. 4 нь. 2 нь бол яг амьд үлдээд. Гэтэ энэ 2 нь болохоор хүүхдтэй болоог. Тэгээ Моцарт удам гэж байдгүй шүү дээ. Яа эндэгдэл амар их байсан юм дээ. Амар тий. За эхэндээ хотын зах руу хямд байранд орсон ба. Таньдаг хүмүүсээс мөнгө зээлж аргалыг орлож байсан ч гэсэн өөр нь өдөр эрт сум нэмэгдээд. Хааны ордонд хөгжмийн зохиолч нөгөө Сальеригийн нөлөө нөсөөд Моцартын бүтээлүүдийг өмнөгшгөө хушуурн сонирхоо болцгоочгүй нөгөө иргэд. Үзэгчд нөгөө герман гэхээс илүү эргээд нөгөө Итали дуурайг сонирхоод эхэлчихэж. Энэ үед Моцарт болохоор Фигарогийн хурим, Дон Жуан гэдэг хоёр алдартай дүр дээр болно ажиллаж эхэлж байна. Тэгээ Фигарогийн хуримаа бичиж дуусаад Венд ингээд амжилтаа нээж байгаа юм л да. Гэхдээ 9 удаа тоглогдоод дахин тоглогдоогүй. Яг тэгвэл дээдсийн хүрээлэн шүүмж сөнгөөстэй болохоор жоохон ийм хориг сааданд орсон юм шиг ба. Фигарогийн хурим уу? Харин хэдэн сарын дараа нөгөө Праг хотод Фигарогийн хуримыг тоглосон чинь тэнд бүр алдар хүндийн тавцангийн оргил дээр нь зогсож. Фигарогийн хурмын тэр аян дээр нь өстө хаасаагүй бүжиглээл бүр уушин газар зүрт хөгжмөнийг гიშгэлдэг болсон. Энэ алдар нэр хүндийг дагаад Моцарт урилга ирсний дагуу их нэртэйгээ хамт сар орчим Прагт амьдраад өөрийнхөө дүүрийг өөрөө удирдах юм гэж удирдаач юм шүү дээ. Энэ тухайга найздаа бичсэн цагталтаа яг энэ үеэ ингэж онцлсан ба. Энэ Прагд хүн бүр ганц л юмны талаар ярьж байна. Зөвхөн Фигарогийн тухай л ярьж байна. Фигароос өөр юу ч тоглох ойлчлаа. Бүр юу ч дуулдаггүй, бүр эсэрдэгчгүй. Фигаро л эсэрдэг. Хүн шүглүүд Фигароог л эсэрж байна Прагд. Фигароос өөр дүүр үзгээ болчлаа. Мөнхийн Фигаро гэдэг л газар болчлаа. Мэдээж хэрэг энэ бол миний хувьд маш том хүндэтгэл юм аа найз минь гэдэг. Тэгж захиа бичсэн. Гоё гоц. Фигарогийн хурим энэ амжилтын дараа Моцарт Дон Жуан дуурай бичиж эхэлсэн. Яг эд ажлын үеэр хөөрхийн нөгөө аав нь өнгөрчтэй. Аавтайгаа уран бүтээлээ байнга зөвлөдөг байсан. Тэ? Одоо нэг түшиг тулгуур нь нураад унтсан л гэсэн үг л дээ. Энд чи өөрөө ядч сахилга баттгүй, хариуцлагагүй амьдардаг хүн шүүд. Тэгээд ядаж аав байна гэж нэг ард хүний хувьд ер нь аав байна гэдэг өөр учиртай байдаг хгүй ядаж.
Тэ. Хамт байхгүйсэн ч Тэ. За ингээд Дон Жон дуурийн нээлт Прагад амжилт олж. Прагад угаасаа хүлэмжрэх учраас бүх юм Праг одоо гоё болчиход шүү дээ. Вент тоглогдлоор төлөвлөж эхэлсэн ба. Харамстай нь энэ тоглолт нь харин амжилт олог. Удалгүй нөгөө эзэн хаан 2 дугаар Йосеф ч гэсэн өөд болоод түүний орыг авсан 2 дугаар Леопольд огт хөгжим сорирдаггүй. Тийм учраас хөгжимчтэй уулздаггүй. Тэгэхэд Йосеф ч юм болохоор өмнөх нь болохоор захиалгагүй гэсэн. Өөрөө сонгодог урлагт маш дуртай юм байна. Тэр эзэн хааны ордонд яах айгүй хамаартай юм байна те ерөөсөө. Тий. За ингээд нөгөө Моцартын хувьд нөгөө ордонд ороод нөгөө Сальеригийн хамт 2 дугаар удирдагчаар ажиллах хүсэл ингээд талаар болчихж байгаа юм. Эцэст нь зогсоо зайг өрөө нэхэх зээлдүүлэгчдээс зугатаад Моцарт Герман руу явчихдаг. За ингээд 1791 он 35 настай Моцарт удаан хугацааны тэр уналтын дараа одоо л нэг гэрэлгийг мэдэрч эхэлсэн ба 35 настайд. Сүүлийн 3 жил хичээгээс нь төгөлдөр хуурхаан концертыг бичиж дуусгаад 4-р симфони засварлаад бэлэн болгож. 4-р симфони бол одоо миний хувьд бол Моцартын хамгийн гоё симфони. Би яг нэг шүглдэгтээс сайнгүй шүглжлээ. Нөгөө энийг бүхэн болон мэднэ шүү дээ. Энэ нөгөө 4-р симфони байхгүй. За ордны 2 дугаар удирдаач болох гэж бүлтгүүлсэн Моцарт хурмын ажвэс нөгөө Гиген Штефаны сүмийнхаа удирдаачийн туслахаар үн төлбөргүй хөөрхий ажиллах хүсэл гаргаж байгаа юм л да. Тэр үед сүмийн удирдаач нөгөө хүнд өвчтэй байсан болохоор түүний дараа өөрөө нөгөө жинхлэн гэж гордоод үн төлбөргүй хамаагүй удирдыгээд тэ энэ ч одоо бүр амьдрах гэж аргаа орчтой. Суут Моцартчуд уулна. Тэгсэн нөгөө хувийн театртай хуучны анд жүжигчин Эммануэль Шиканедертэй таарлахад уналтанд орсон театраас сэргээхийн тулд ингэсэн ба. Арт түмэн зориулсан үлгэрийн өгүүлэмжтэй герман дөөр бичүүлэх хүсэлтэй хэлсэн ба найз нь. Моцартын дотор гэрэлтэй л явцсан. Герман хэл дээр дөөр гэдэг чинь. Тэгээ арт түмэн зориулсан. Нэг тий эзэн хамаа хэрэггүй. Зүгээр манай театрт угаасаа эзэн хаадар зүгээр арт түмэн орж ирнэ. Хямдхан ч гэсэн тэрнгээр сайхан амьдралдаа гэдэг тийм санал тавьж байгаа юм. Юухан байх вэ? Дотор нь үнэхээр гэрэлттэй юм байна юм чинь. Итали бус төрлөх хэл дээрээ дөөр бичнэ. Герман дөөрийг дэлхийд таниулах хүсэл сэтгэлийн нүхэнд дүрлж байгаа шүү дээ. Чи суутнуудын угаасаа цаана цуснд нь буцалж идэх зүйл байхгүй яг ийм хүсэл. Суутнууд гэдэг чинь маш их оронч хүмүүс хэлдэг шүү дээ. Тэр чинь алдартай хүмүүс зөндөө байгаа. Тэрний өмнө бас нэг доор дээр тэр заавал одоо балет яана гэл ингээл тэр Чайковский дээр тий. Тэр хунтнороо бичих та ямар их тогтолсон тухайд найзуудтай тий тогтлоо бүр байрт дийлэхгүй байна. Орос балет болж байна гэдэг. Яг адилхан. Маш ширэн дуугаа тий одоо бэмбэрэн чин гойд нар чин сууд хүмүүс гэдэг нь цаанаа тий тэр яг л тийм болж байгаа шүү дээ. Нөгөө найз Шиканедер нь тухайн үед өөрийн бүтээлүүдээр танил болоодсан Виланд гэдэг герман зохиолчийн 3 үлгэрээс сэтвэлсэн сайн муу хоёрын тэмцлийг харуулсан тийм шидэт зохиолоо бичсэн байна. Энэ зохиол дээр нь тулгуурлаад Моцарт 2 бүлэгтээ дөөр бичжээ. Энэ дөөрийн үйл явдал Египтэд болно. Залуу хунтайж Тамино түүний дагуул болсон шувуу баригч Папагено нарын хайр сэтгэлээ тэр ирж олсон шидтэй хөгжилтэй түүхийг харуулдаг. Эдгээрийн ард шидтэн Зарастро болон шөнийн хатны дүрээр гэрэл хийгээ түнэр харахгүй гийгүүлдэг адил атгах санааг ариун үл хайр сэтгэл ялдаг болохыг үгүйсэн ийм гайхамшигт үлгэр юм л да. Энэ үед эрүүл мэнд нь эрс муудсан байсан ч Моцарт гайхалтай эрч хүчтэйгээр энэ гайхалтай дөөрөө дуусгах чаддаг. Энэ бол 1791 оны 9-р сард нээлт нь болсон. Өвдөслимб. Энэ зүгээр өвдөслимб ярихад миний зүгээр хоолой зангирч штэ. Тэр шүний хатны айр ямар гоё вэ? Гэтэ энэ өвдөслимб дөөрийн нээлт эзэн хааны театрт биш. Эгэлжирийн хотын захын театрт арт түмний дунд болсон. Зохиолч Шиканедер өөрөө шувуу баригч Папагеногийнхан өөрөө дүрдэн тоглож энэ дүрээрээ уран бүтээлээ ингээд бас хамгаалж байгаа. Моцарт өөрөө болохоор энэ тоглолтууд ихэнх нь өөрөө удирдсан. За ингээд нөө сүүлийн жилүүд байгаагүй тэр хайр хүндлэлийг одоо хүлээж авч байгаа юм л дээ.
Энэ чинь иймэр уран бүтээлч хүн маш их туцдаг. Маахан тэгээд ер нь алга таших үедээ зүгээр ташихш бүр нийжгнүүлэн ташчаар уран бүтээлч хүнд энэ хамгийн том бэлэг байдаг ш. Судлаачдын үздгээр өвдөс лимтээр бол 18 дугаар зууны хөгжмийн урлагийн хөгжлийг бүр нэгтгэн дүгнсэн. Бүр дөөрийг зөвхөн Итали хэл дээр биш, Герман хэл дээр ч гайхамшигтай бүтээж болдгийг баталсан бүтээл юм. Дөөрийн мэрэгчнүүд болон сонирхчдод зориулсан одоо опера бэс гэдэг цахим мэдээллийн сангаас харах юм бол сүүлийн 10 жилд өвдөс лимбэн дэлхийн хамгийн их тоологддог Герман хэл дээрх дөөр. Хүүхэд багчудаас эхлээд хөгжим, дөөр, сонгодог урлаг дуртай хэн бүхний үзэх дуртай тэр айруудын эхний аялгаугаар л таньдаг алдартай бүтээл. Гэхэд л зүгээр хүн болон мэднэ те. Энд ч нөө шөний хатны дуулдаг тамийн өшөө хорсол зүрхэнд нь буцалж байна гэдэг айр шүү дээ. Энэ дөөр бол хамгийн хүнд айр дуучтай бит. Дэлхийн томоохоодод үүнийг дуулж өрсөлдөг хооронд. Одоо энэ өвдөс лим чинь Монголд 33 жилийн өмнө буюу 1993 оны 1-р сарын 16-нд тайзны анх тоглогдож байлаа шүү дээ. Өнөөдөр чинь 1-р сарын 23. Хоёр бүлэг 10 үзэгдэлтэй энэ дөөрийг анх найруулж Эрдэнэтээр тайзнаа найруулан тавиад урлагийн гавьяц зүтгэлтэн Баатар жав удирдаад зураачаар нь Баатар сүрэн ажиллаж илаа. Анхны Зарастрод болохоор Төмөр очир Баян бэлэг нар тоглож гоцолж байсан бол шөний хатанд нь бүр дэлхийн хэмжээний дуучин болох манай ардын жүшин Жавцсан тулмгай дуулж илаа. Мөн дөөрийн тучин Ингчил нар гоцолж байлаа шүү дээ. Одоо энэ өвдөс лим дөөр маргааш нөгөөдөр хоёр бүр 1 сарын 24, 25-ны өдрүүдээр маа дөөрийн театрт шөний хатны яриг манай Монгол Улсын гавьяч хүчин уянгаад болно. Ямар гоё. Паминагийн дүрд мөнгөн цэцэг гайхалтай хөрхөн Папигена нарын хорслыг монгол хүү одон заяанаар дуулна. Маргааш нөгөөдрийг тэсэн ядаг үлээж би болохоор нөгөөдөр үзэх. За ийм сайхан зүйл хийсэн ч Моцартын би үнэхээр муу байгаа. Хоёулын нэвтрүүлэг хамтран ажиллаж танилцуулаад. За тийм. Төгсгөлийн нэртэй. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар одоо өнөөдрийн алтан гишүүн та нар маань ажиллаж байгаа. Тэгэхээр алтан гишүүн гэж хэнийг хэлдэг? Яаж алтан гишүүн болох талаар тавчхан тайлбар өгье. За алтан гишүүд гэдэг маань одоо өндөр маань та бүхэндээ жилдээ 1050 шинжлэх ухааны танин мэдхүн нэвтрүүлгийг бэлтгэн өргөдгээд тэгэхээр энэ нэвтрүүлгийнхаа нэг нэвтрүүлгийг 100 хүрэхгүй төгрөгөөр үнэлээд шинжлэх ухааны танин мэдхүйг та хэрвээ дэмжиж түгээн дэлгэрүүлэхийг хүсэх юм бол бидэнд жилдээ нэг удаа хандив өгч болох юм аа. Тэгснээр та одоо өндрийн алтан гишүүн гэсэн тусгай группт ороод яг найзууд юм шиг хоорондоо ярилцсан. За YouTube-д орохоос нь өмнө та өнөөдөр 6 нэвтрүүлэг бичсэн бол зургуулангийн ч одоо лайваар нь үзэх боломжтой. За ингэртээ од өндрийнхөө тэмдгийг зүүн хамгийн гол нь та шинжлэх ухааны танин мэдхүйг түгээн дэлгэрүүлэхэд бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа юм шүү. За тэгээд хэрвээ та алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны IBAN дугаар нь 94400 4191 тэг 4 518 данс руу өөрийнхөө Facebook нэр болоод утасны дугаарыг бичиж шилжүүлснээр манай менежерүүд тантай холбогдоод таныг одоо групптэй урьна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань дэмжээ ажилтдаг бидний одоо хүнд хэцүү цаг те бүх үед бидэндээ урам өгдөг алтан гишүүдтэй дандаа баярлалдаг шүү. Хот мөндрийг дампуурлаас аварсан алтан гишүүдтэй үнэхээр баярлалаа. Тэрээс танин мэдхүүгээр бид те үнэхээр мөнгө олно гэж бодсон ч гэсэн байгууллагад 4 сарын дараа яг дампуурлаа зарлахын ирмэг дээр манай алтан гишүүд гарч ирээд бидэнд тусламж өгсөн. Яг энийг бол хизээж мартчихлахгүй. Үүр талархах болно. За Моцартын хайртай болох Вен даяар өвдөс лим бэхшгэлж байхад харин түүний сэтгэл дотор нь Реквием хэмээх харуулслын дуул ихшгэлээд эхэлсэн байсан. Учир нь үл мэдэх хүний захиалгаар хийж байгаа гэд энэ бүтээлдээ Моцарт бүх цаг заваа зарцуулсан те. Тэгээ бүр сурагчтайгаа ч хичээллэхгүйгээд энэ бүтээлээ дуустал тэгээ мэдгдсэн байсан. Би энэ бүр улам Моцарт байсан. Тиймээс гэргийг Констанцын бүр түүний бичвээс нотыг хүртэл хурааж авч байсан гэдэг шүү дээ. Энэ өвчин бол тухайн үеийн Вен хотод түгээмэл байсан гэх эмчийнхэн дурсамжаас харахад Моцартын нас барах цагийг нүртэл яг хэлсэн зэрэгс нь ямар нэгэн халдвар төвчин байх гэж таамаглах боломжтой. Ер нь Моцартын их нартэй Констанци бүхэл амьдралын турш Моцарт үнэнч байж чин сэтгэлээрээ хайрлсан түүхтэй. Моцартыг энтэнд зугаацж явна гэж хэлсэн атаач хүүхнүүдийн үгний яриад Констанц болохоор огт хэрэгэл зөөгөр. Сонссон байдаг л хов байна. Тэгж ярьцгааш л гэж тайвыг хариулдаг байсан гэж. Тэд бие биедээ үнэхээр хайртайсан. Бүсгүй төгөлдрөөр тоглож нот харан дуулна. Моцарт ихэнх зохиолоо их нартэй хамт сууж зохиож
Нөхрөө бүтээл хийхээр суухад нь Констанц болгоор дэрэгдэн байж янз бүр үлгэр домог ярьж өгнө. Энэ Моцарт нөгөө шин сонин санаа тэр гоё дүр бүтээгт нэг тус болно. Эзэн хаан Франц Йосеф нэг удаа Моцартаас та ийм алдар нэртэй хүнтэй хүн байж яагаад баян бүсгүүдийг ирлээгүй юм бэ гэж асуухад Моцарт эрхэм дээцээ би өөрийнхөө авьяас нь найз юм аа. Авьяас минь намайг мөнгөтэй бүсгүүгээр тижээлгэх биш. Хайртай бүсгүүгээр нь тижээж амьдрахад хүрэлцээтэй гэж хэлсэн баг. Миний авьяас бэлэг. Ямар гоё үгүй. Констанцтай хамт байхдаа үлгэрчээ сайхан байж юунд ч сатаарлгүй ажламтай эрчимтэй хийн. Харин тоглолтоор өөр газар өөр хот руу явахдаа нөө үнчийн журмыг сахиж чадхаа хэлждэг. Моцарт. Түүний амьдралд нэрийн ч мэдгүй олон бүсгүй одоо байсан гэдэг. 1790 онд Моцарт найз нөхдөй хамт Франкфурт, Мангейм, Мюнхен хотуудаар аялж явахдаа 6 цэнгэл замын бүсгүйчүүдээр жинхэнэ амьсгалж явсан гэдэг. Гэвч удалгүйд эхнэрээ санд дурсаад өөртөө дүгнэлт хийгээд бүхнийг ухаарсан гэдэг. Тэгээд хамгаас хайрт хонгор хандаа гэж үннээ өчөж заавал засарна гэж бичдэг болсон ба. Түүнд үн сэтгэлээ сайртай Констанцаа болохоор бүхэл нүглийн уучлан өршөөж гэртээ түргэн ирдэ гэдэг хариу илгээсэн гэт. Моцарт харин хариу захианда чамдаа эргэн очих болохоор би их хувь тавилантай хүн юм. Бид хамтдаа ямар их ажралтай байх вүлээ гэдгийг би дахин эргцүүлэн бодсоонаа. Би зөвхөн ажилдаа хамаг анхаарлаа хандуулж дахин хизээч ийм өөдгөө явдал орооцолцож ядуурл зовлон чамаагаа ахин оруулахгүй гэдгийг амлая гэж бичдэг. Гэхдээ энэ амлалтаа бас л хүрээгүй. Учир нь хэвтэрт ороод 2 хоног болсон Моцарт нүд халтармаар болсон баг. Тухайн үед 8 настай байсан ууган хүү Карл нь хожим аавынх нь би ингээ бүхэлдээ хавцсан. Бүр хит мэдрэг болсон учраас зүгээр унтлахын хувцс зүгээр хүрх төдийтэл өвдөн шаналгаж байсан гэж дурсан мэддэг. Маш аюултай өвчин туссан. Тэгээд толгойд нь хүүтэн чин тавина гэж тэр мэдрэг байгаа бийд штэ. Хүүтэн чин тавьсан чинь ухаан алдсан юм байна. Тэр Моцарт. Тэ. Тэгээд шүн дундын үед нэг сэрэд эргэж унтаад дахиж хизээс сэрэг өгдөг. Нэгэн цагт Европын хааны ордон тоглолтоо хийж хатан хааны өвөр дээр ирэлж байсан энэ гайхалтай авьяастай бяцхан жаал энэ богинохоо амьдралынхаа туршид буюу 35 наслсан хүн шүү дээ. Богинохоо амьдралынхаа туршид 626 бүтээл төрөөд Тэнгэрийн орныг зорьсон ба. 626 бүтээл гэдэг бол энэ бүр 100 наслсан ч хүн атаархаар тоо шүү. Гэтэ ийм агуу 626 бүтээл шүү. Хайртай бүсгүүтэйгээ гэрэлж байсан. Удирдаачаар нь ажиллаж байсан гэж нөгөө мөрөөж байсан Вен хотын бэлэг тэмдэг болсон Гиген Штефаны сүмд оршуулгын ёслон даруухан болж өнгөрсөн. Тухайн үеийн дүрм журмын дагуу харанхуй болоход буюу оройн 18 цагаас хойш дагалдах хөнгүүгээр оршуулгын газар авчиж болдог байсан юм байна л да. Тэгээд эднийх чинь нөгөө үр ширэндээ орцсон их ядуу байсан болохоор 3 дугаар зэргийн хямдхан оршуулга захиалсан. Тэгэхээр энэ юу гэсэн үгээр энгийн модон авсанд 5-6 хүний хамт нэг дор оршуулаад тэгээ болчих. Хамт хүмүүсийг хийгээд үү? Тий, одоо тэгээ Моцарт юу болцдгүй шүү дээ. Гэхдээ нэвтрүүлгээ ганцхан өгүүлбэрээр л дуусгая. Моцарт 1756 оны 1 сарын 27-нд 270 жилийн өмнө мэндэлсэн ч гэсэн яг үндэ тэр хизээч насараагүй. Тийм ээ. Яа. Моцарт бол мөх. Мөхөө. Маш их баярлалаа. За шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ сонгодог урлаг нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сувг, ГНТV телевиз, од мөндөр радио 83.307 гэсэн хост төлөвнөр та бүхэндээ хүрлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлთა эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллаа. Студид Цанданхүү Цэнгэл баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй
Монголд ялах болтугай.